Клик бум ка ирсэн байна. Дашаас энийгээ ярих уу? Би араасгүйгээ зэрэгцээ тэр юу н хүрэлцээ болон харилцаа гэх шиг. Энийг болохоор яг хамгийн анхных нь 2014 оноос хойш эхэлж зүгээр хийж эхэлсэн. Тэгээ тэр үед яагаад ч мэдэхгүй зүгээр нэг юм интернетээс ч юм уу аянууд ингэж одоо микстейп гэдэг нь болохоор ингээ ямар нэгэн байдлаар өөр бит микро өөр хүний дуун дээр ингэж хийсэн өөрийн үзэл бодлын одоо раймот гэх юм уу амар хар ухаанаар одоо хар үгээр хэлбэл тэгж тайлбарлагддаг зүйл. Тэгээ яг энийг зүгээр 14 оноос эхэлсэн юм байлаа. Тэр үедээ бол нэг тийм айхтар хүн амтнд сонсгоч юм уу яг тэгж бол бодож хийгээгүй яг өөрийнхөө одоо өдрийн тэмдэглэл маягаар он сар өдрийн арданд дурдж юм уу тэгж хийж явсаар агаад 2019 он ингээд сая сүүлийнх буюу микстейп 17 гэдэг нь дууссан байгаа. Тэгээ энэ бүхнийг хамт сонсч ирсэн бас шүүмж санаа оны янз бүрийн хэлжсэн сонсогчдоо бол ямарчсан баярлж байгаа шүү. Дуус болсон шалтгаан гэх юм бол яг би ямар нэг юм бол ихсэн бол дуустдаг гэдэг шиг бас ингээд дуусгасан дээр байх гэж бодсон. 15 6-аас эхлээд за ер нь энэ микстейп гэдэг юм дуусгаад арай нэг өөр зүйлийг бас хийхийг өөрөө бодож эхэлсэн. Тэгээд ч ер нь за 17 гэдэг бол миний өөрийн туртай тооч байж таарсан. Тэгээд за энэ дээрээ л дуусгахгүй бол ингээд юм хитрхи ингээд зэвэрх юм хитрхи нэг утгагүй болчиход бас тийм яхаа л гэж бодсон. Тэр зүгээр сэтгэл дугуурал байл. Тэгээ үгийн сонсоод ч юм уу сонссон хүмүүс мэдж байгаа хэрэг сонсч амжаагүй ч хүмүүс байвал сонсоод үзэхээр ойлгохноо амар олон юм ашиглалаа. Дашаас энийгээ ярих уу? Ус цацаж бай. Чамд юу хэрэгтэй вэ? Юу чиний хэрэгцээ вэ? Алхаж бай би араасгүйгээ зэрэгцээ дэр гэдэг. Одоо ер нь микстейп ч юм уу шүлэг эхлэхэд эхлэх нь нэг жоохон хэцүү байд. Ингээд эхэлж чадвал ингээд цааш ер нь уурсаа явчихдаг хөөх. Үзэл бодол ингээд нийлээд ямар нэгэн нэг зоригтой ч юм уу те ямар нэгэн байдлаар тийм байж бай гэвэл би бол ингээд тэр зүглүүгээ бол байж байгаа. Чи хараа ингээд тэгья гэвэл би бол ингээд байж л байгаа шүү л гэдгийг хэлсэн. Ер нь хүрэлцээ их гол нь харилцаа гэх шийдэл ярилцаа бол бодит байдал эсвэл ашиг эсвэл залмих баг. Бид нар нэг юм ярилцаж ингэж байж тэрэн дээрээ тулгуурлаж ингэж хоорондоо ингэж нэгээ сайн уу муу юу одоо бид нар тохирох хүн үү тохирохгүй хүн үү одоо гэр бүл дээрч тэр анх танилцсан найзууд дээрч тэр зүгээр ингээд ажил мэргэжил одоо бүх юм дээр нэг харилцаа гэдэг юм байдаг. Тэрний ард тэгтээ одоо тэр хүн яг бодит харилцаж гин үү эсвэл чамайг зөвхөн ашиглах гэж харилцаж гин үү эсвэл бүр чамайг хуурж ингэж харилцаж нэг юмыг хамт туулчаад буцаад орхиж явах ч нь үү гэдгийг бол бид заримдаа шууд мэддэггүй. Гэхдээ нөгөө өмнөд хэлсэн би тэр зам руугаа явж байгаа хамт байвал явна. Гэхдээ энэ бол харилцаа гэдгээр бүхнийг шийдэж болох байхаа ер нь эхлээд гэсэн тиймэрхүүдүүл хэний ч хүүг дайлна хизээд нээлттэй хил гайлна хэний шувцыг нь тайлна хамгийн хатуу мөсөрч хайлна хүсэл чинь хуйлна хүний нохой хүртэл майлна хамаа хүртэл муулан байж сэтгэл хайрыг чинь суйлна гэдэг нь болохоор хүүг дайлна. За тэр нь болохоор мэдээж ингээ хүн амьтаа дайлах майлах шууд утгаараа эсвэл зүгээр хамт ярилцах хамаагүй илдэг байх ч юм уу. Тэгээд хизээд нээлттэй хайлан гайлна бол зүгээр яхаа эрхчлөөтэй ингээ явчин хэний цувцын тайлна гэдэг нь болохоор зүгээр яхаа эрэгтэй эмэгтэй хүмүүс угаасаа тэрийг тэгээд юу гэж байгааг ойлгочих байлгүй. Ерөнхийдөө тийм үедээ бол гэсэн үг. Гэхдээ тэр бол ганц бий байх үеийг ч юм уу тийм хүнийг хэлсэн байгаа. Тэгээ хамгийн хатуу хүмүүс ирж хайлна гэдэг болохоор энийг хүмүүс дараа маш ихээр буруу ойлгож ирсэн. Би бол ямар нэгэн байдлаар тэр химийн гаралтай ч юм уу драгуудад ер нь бол жоохон эсрэг байдаг. Хатуу болцсон тийм амар муухай цэвдэг хүнийг хүртэл тийм хайлуулах тийм ингээд юутай ингээд явж идэг. Тэр нь болохоор одоо сайн л орж эхэлж байгаа байхгүй одоо тийм ганцаараа суудсан иймэрхүү зүйл дуусна. Бүдрэх үед нууцсан нөгөө гарууд зайлна бүр хайцсан гэд ямар нэгэн байдлаар чамайг хамт инээж явахд ч юм уу жаргаж явахд ч юм уу ингэж дэврэн явахд ч байсан хүмүүс яг нэг ингээд нэг за яах вэ гэдэг нэг жоохон бүдрээд нэг хүү удаа тоосон дээр унахад ямарчсан ихэнх нь байхгүй болсон байдаг. Тэгээ тэрийг л яхав ингээд хайцсан ямар амар нууц мэтмээ надад нэг тийм үе байсан л да. Тэр бол зүгээр тайлагдчихгүй нууц мэт яагаа ингэдэг вүлээ гэж. Гэтэ энэ бол нэлээд олон жилийн өмнө л доо тэрийг би зөвхөн дурсамж маркерын хитэн тактуудыг оруулсан. Тэгээд аккорд зууцсан байхад дэлгүүрт хүүхдэн чихэр заацсан аава гэхэд чи үнтэй чагаарцсан шаазан гэдэг одоо тамхи татдаг хүн гэхэд аккорд зуумаар байхад л ингээл татсан тавныхаа талын ч юм эргүүлээд татах гэдэг чинь жоохон доош оролтын нэг хэлбэр. Тэгэн гутаа тэр үед нь бүнөө хүүхэд нь дэлгүүрт ингээд чихэр авъя гэж заацсан байж тааваа гэж.
Тэгт нь одоо ингээд арай л боломжгүй ангуудаа ингээд өөрийгөө инхээр лаг гэж боддог гэсэн чи яг нэг юм лаг хэрнээ ингээд хагарцсан үнтэй юм бол юу ч биш шүү дээ. Тэрийг гэж одоо ингэж хэлэх гэж л чи алдаж болно, бүгд чамайг шоолно. Гэхдээ түүнээс ихийг олно, гар биш мөнгөний машин тоолно. Бэлэн ноолох биш, хийсэн хоолоо иддэг байх нь гол нь. Бас ёолох биш, тоосоо гүвэд босох болно гэх тийм юмыг ингэж заавал идэж тэргүүр ингэж байснаас өөрөө ингэ хийгээд ч юм уу хоолоо идсэн илүү амттай. Энэ нь болохоор зөвхөн хоолн дээр биш, ер нь ингэ бүх зүйл дээр би нэг жоохон тиймэрхүү зүйл бодож явдیں۔ Харин нөгөөх нь өвдөөд ингэ би өвдөчлөө ёо гэж яхаар босоод ингээд нэгэн тал унтсан юм шиг одоо босхгүй бол хөвтөд байвал утахгүй шүү. Яг тэр утгаараа л үг гүйлтэл болон үүлийн үрээчээ да үүнийг зөвшөөрт үүндээ эзэн байвал хүрээдэр шаа. Үг гүйлтэл одоо үүлийн өөр ингээ бүх хариуцлага чи да. Харин үүндээ эзэн байгаад ингээд цаашаа явъя гэдэг нь яг хав эрсдлээ чамд үүрий одоо ашиг амжилт тэдрийгээ чамд үүрсэн хүмүүс байвал харин ингээ үүрий гэсэн хүмүүс байвал хамтдаа байцгаая гэж байгаа. Амьдрал болон нийгэм гудам түүний дүрм юмаа алдаж болно хамаа хазаа өөрийн замаас. Гэтэ хамгийн гол нь зүгээр яг өөрийнхөө харсан тэр зүйлийг одоо тэр уулаар ярих юм бол харсан тэр оргилоо нэгэн тал очиж эзлэх ч юм уу тэр оргилтой золгоё гэж шийдсэн бол ямар салхи шуурган тийг даваа яваарай. Одоо биш юм бахад дараа нэг ямар ч арга чарга бүх юм байдаг гэхийг л яг ингээд хэлэх гэж оролцсон байгаа. Хүсэж байсан зүйлээсээ олон гарууд буцаж байна. Сүүлээ хавчиж байсан нохот харин нууцаар хуцаж байна. Хүсэж байсан зүйлээсээ ингээд миний харж исэн амьдралч гэсэн ингээд найз нөхөд танилуд зүгээр танихгүй ингээ хүмүүс ах нар гэдэг айгүй олон хүмүүс юм бас буцаад явж байхын би бас харж исэн. Зарим эсрэгээрээ зарим хүмүүсийг зүтгэсээр байгаа тэр юмдаа сайн муу ямар нэг аргаар хамаагүй бас хүрхийг харж исэн. Одоо чадвар ч юм ямар нэгэн сэтгэл хүртэл дутуу хүмүүс араар нь муулахыг бас маш их сонсч исэн. Тэрийг л зүгээр нэг хальт хавчуулж л хэлсэн. Битээ няцаж бай, мод байвал нэгнээ татаж бай. Энэ бол тоглоом, ёндоо бас азж байна. Бага зүйлээ бүү чамал чанга базаж бай, ус цацаж бай, хамаагүй асаж ноцож бай гэдэг нь ер нь мөрөөдөл одоо тодорхой хэмжээнд байх хэрэгтэй нэ. Энэ зүйл шунал руу хэрвээ орчвол энэ ингээд байгаа юмдаа хандхаа болоод илүү тэрийг анзаархаа болт юм шиг байгаа юмаа сайхан хүндэлж хайрлаж тэн чин цүйд материал шүү дээ. Сэтгэл чиний найз нөхөд гэр бүл зөндөө юм байгаа. Тэрийг хэлсэн бах. Тэгээд ус цацаж байг хамаагүй асаж ноцож бай гэдэг нь хичнээн чамайг чи чадахгүй гэсэн ч байсан зүгээр л тэгэл явах гэдгийг хэлсэн байгаа. Тэгэн гутаа үргэлж мацаж бай, өөрийн гэсэн нууцж байна. Өөдөн татах сайн хам болон гай болсон атсаж байна гэдэг. Тэгэл яг үргэлж ингээл мацаал явж байхад хүнд өөрийн гэсэн ингээл бид нар ч одоо сайн муу бүх юм хосолсон хүмүүсээс хойш нууцвал байх ёстой хүнд одоо хүнд ч хэлдэггүй өөрийн гэсэн хүсэл зориг мөрөөдөл ч юм уу эсвэл нэг юм янз янзын муу зуршилч юм итгүй тэрийг заавал хүмүүс дэлгээл долоон булчирхаа тоочод тахаа албагүй. Хитрхи ингээ сайн байна гэдэг хүний өөрийн заагтай байх гэдгийг л энэ раймаараа яах вэ гэж ганц мөрөөр нь хэлсэн баг. Өөдөн татах сайн хам болон гай болсон атсаж байна гэдэг нь яг тэгээд хүнд чи одоо тэгэл сайн муу янз янзын нөхдүүд байдаг. Миний микстеп зохиомол биш ууцингийн зугаа бол биш хэрэгүүсийнхэн цагаан бол биш суу бэлэг ухаан бол биш үдсэн харсан боддог зүйлийн гар бичвэр зарим нь ичмэр зарим нь дурсамж эргэн түүн рүү буцмаар ах. Ямар нэгэн байдлаар худлаа юм зохиож юм уу ерөөсө хараагүй ингээд амьдралдаа ганц ч удаа тийм мэдрээгүй юм аа ингэж юу бичхийг хүсдэггүй. Битээ тэгээ энэ бол тийм сайхан тийм лагт болыг ч хийгээгүй. Энэ бол бас тийм ухаалаг амир тийм гайхалтай зүйлч биш. Энэ бүр тийм амир ингээд магтаад байгаа шиг тийм амир хэрэгүү цагаан зүйлч биш. Зүгээр л энэ миний гар бичвэрүүд энтэй хамт байгаад баярлаа гэж байгаа юм шиг хэлсэн. Зарим нь бол ичмээр байдаг. Миний микстепүүдийн зарим шүлэг, зарим раймууд би тэдрээс өөрөө хүртэл заримдаа ичдэг. Тэгээ яг хав тэрийг тоохгүй яагаад гэвэл тэр үеийн мэдрэмж болохоор бичээ шууд л гаргахчтай. Одоо юунаас ч хамааралгүйгээр тэгээд зарим нь дурсамж эргэн түүн рүү буцмаар гэдэг заримдаа ингээд хаяа өөрөө тэрийгээ сонсоод байж хата зүгээр тэр цаг үе бас сайхан байснаа ингэж үгээр хэлсэн болохоор ингээд тийшээ бас хэсэгчс очмоор санагддаг. Хайрлах зүйлээ хаяа мартаж явсан удаа бол би ч хараа байгаач сохор дүртэй хүмүүний тууж хичнээн ариунч нүгэл байдаг тэр нь бол нууц хамгийн бохир газарч цэцэг ургах буут хайрлах ёстой зүйлээ хайрлахгүй ингэж янз янзын хийж явдаг ч юм уу яг тэр үеийг л хэлсэн зүгээр энэ чинь хүн болгоно л байдаг зарим зүйл энийг шударгаал чаддгүй дэндүү тийм лаг бурханлаг ч юм уу те эсвэл юус алдаагүй цэвэрхэн байхыг хүмүүс хүсдэг бол би бол зүгээр шууд л зүгээр юм
юмыг зөв айлуулах шударгал байхыг хичээдээ. Мэдээж ингэж ярьж байгаа ч гэсэн би бүгдийг ингэж тэгэж хэлж чадахгүй гэдгээ түрүүн бас хэлсэн. Ингээд ямар нэгэн байл хүнд нууц байх хэвээр. Гэхдээ би энэ хорвогийн хамгийн муухай одоо тийм хамгийн муу ч юм уу хамгийн бузар хүн ч юм уу мэдхгүй. За эдгээр зөвөр ийм үг л ярьж байгаа. Би биш бүгд тийм байсан ч гэсэн чамд нэг юм тодорхой хэмжээнд хүн л болоод төрцөө нэг тодорхой хэмжээнд нэг юм сайн зүйл байгаа. Тэрийгэ буцаад чамд авах боломжс байгаа гэдгийг л зүгээр хамгийн бохир газарч цэцэг ургах бууц байдгаа л гэдгээр илэрхийлсэн. Хийж биш бодож нэлээд цаг хугацааг чилээв. Одоо бэлэн байна. Бүтээж насыг илээн. Одоо ингэж хийж биш бодож нэлээд цаг хугацааг чилээ гэдэгс зарим даа хүн ч нөгөө нэг ингэж эхэлжүүл болох гээд хахад ингээл бодсоор байгаа бас нэг цаг хугацаа алдсан гэж цаг хугацааг одоо чилцсэн ч гэдэм үү яач вэ гэдэг шиг тиймэрхүү юм бодож хэлсэн. Тэгээд одоо ер нь би ч хэлтгүй зүгээр ингээд бүгд л одоо сонсож байгаа хүмүүстэй л уриалсан маяг гэлсэн. Зүгээр одоо ингэж бэлэн байгаа стейжлаас ашиг одоо нэр бүтээж л насыг илээцгээ юм. Тэгэхээр нас нэгэнд илээхтээс хойш гэдгийг утгаараа хэлсэн. Хийсэн микстэй бүх таны сэтгэлд гал нэмэх түлээ эсвэл чамд огт хэрэггүй зүйл илүү гэдэг. Авхаа аваад хаяхаа хаяад ингээд нэг надтай хамтдаа байж чадаа энэ зүгээр ярилцж байгаа л гэсэн үг хүмүүстэй. Тэрнээс ч яг дуувч биш одоо хит болгоё ч гээгүй зүгээр ингээд нэг юм хийсэн тийм миний зүгээр гар бичвэрүүд гэж ойлгож болно. Тэгээд энтэй хамт байгаад чамд хэрэг болоод ч юм уу тодорхой хэмжээнд нэг жоохон зүйлийг өгч чадсан бол энэ бол багч гэсэн би энд маш баяртай гоё байх болно. Ингээд огт хэрэггүй байх юм бол тэгээд таваас зүгээр л хажуугаар нь өнгөрөөд ингээд муулах ч үгүй сайлах ч зүгээр өнгөрөөл явхад энэ бас ямар ч тантай хамаагүй танд магадгүй зориулагдаагүй зүйл болохоор гэж хэлсэн юм аа. Баярлалаа. Яг хамгийн дуртай мөр гэхээр юм 12 ч юм уу яарн яг микстэй бүтээгт хэрэг яг зүг юм аа. Ерөнхийдөө ингээд багцлаад ингээд боцлоо. Яг хаа 12 дээр бол хамгийн сүүлийн 2 мөрөн л юм. Сая ингээд задлаад анх удаа л ингээд задлж ярьж үзчихин. Тэгээд тэгсэн чинь хамгийн сүүлийн 2 нь зүгээр санагдлаа гэдэг шиг л байна да. Үгүйдэл болон үлийн үрэж да. Үнийг зөвшөөрч үндэ эзэн байвал хүрээд иршай. Амьдрал болон нэгэн удам түүний дүүрэн юм аа. Алдаж олон хамаа. Хазаа бүрийн замаас